Сайн бацгааны эрхэм мэдээд үзэгчдээ та бүхний энэ оройн амар амгалан айлтгая. Монголын үндэсний олон нийтийн телевизийн MN2 телевизээс бэлтгэн хүргэдэг хуучин хөрөг цаг нэвтрүүлэг маань эхэлж байна. Ингээд өнөөдөр бид бас студидтэй эрхэм хүндтэй зочдыг урьж оролцуулаад байна. Улсын драмын Эрдмийн театрын найруулагч Баатар хүрэлцэн ирсэн байна. Танд энэ оройн мэнд хүргэе. Миний одоо баруун гар талд Монгол Туурхтан театрын найруулагч Баяр сайхан нар бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирээд байна. Та бүхэн маань сайхан намарцгааж байна уу? Сайхан намарч байна уу? За ингээд бас сайхан улирал ихсэн байна. Намар цаг ирсэн байна. Тун удахгүй бас хаяанд үйл ирэх гэж байна. Тэгээ ер нь уран бүтээлчид маань ингээд 9 сараас эхлээд бас хөдөлгөөнд орж эхэлдэг. Тэгээ Баатар найруулагчид бас шинэ бүтээл юу байна? Энэ тухайгаа бас үзэж түмэндээ эхэлж хуучлуул. За би гэхээс илүү дараамын эрдмийн театр сая баруун одоо 5 аймгаар яваад 4 жижигтэй яваад 4 жижигийн 2 нь одоо миний найруулсан эхнэрээ зэйлээч ээж гэсэн жүжигүүд дээр нь манай хүүхдийн жүжиг бардам туулаа. За тэгээд нууц самбагийн дуйлсан жүжигүүд яваад тэгээд амжилттай яваад ирсэн манай. За нөгөөд одоо манай театрын сезон эхэлнэ. Тэр нь хизээ эхлэх вөхөр одоо ингээд найруулагч Наранбаатар энэ найруулж байгаа гам жүжигээр эхэлнэ. Тэгэхээр одоо энэ театрын ажил гэдэг бол миний ажил. Ийм сонтой байна. За тэгэхээр Монгол Туурхтан театрын найруулагч Баяр сайхан танаар сонь сайхан юутай байна вэ? Тэгээд намаржаа давтай үсттэй. Уран бүтээлийн үед бас таныг манай үзэгчид уншигчид бас нурлаг тайртай хүмүүс бас таныг мэдэн залуу найруулагч, залуу уран бүтээлч бас өмнө нь бас 2 3 одоо бас ном бүтээл гаргасан, ном гаргана гэдэг бол одоо бас нэг насны том буян байдаг. Тэгээд бас номныхоо тухай эхлээд яриагаа эхлэв. Номны тухай. Ном бол ингэсэн юм. Би өөрөө нэг сургууль соёлын төгсөөгөө. Мэргэжлийн зохиолч биш учраас онлол тагlalтай тэгээд зөвхөн хүүхэд байхдаа бичсэн өгүүлбэрүүд байдаг. Тэгээд ер нь бол өглөө эрцэрчтэй би. Тэгээд одоо юм бичдэг өглөө босол. Тэгээд тэр өгүүлбэр маань нэлээ олон болоод ирэнгүүт нь боцсон. Ер нь нэг ном гаргая гэд. Тэгээд 91 92 93 оны үед бичсэн. Анхныхаа 14 өгүүлбэрийг эмхтэйгээд. Тэгээд хамгийн анх одоо жүжиг бичиж үзсэн. Тэр жүжиг маань гойлонгой байсан. Тэгээд хамгийн анхны гэсэн юмудаа нийлүүлж байгаа л нэг ном гаргасан. Тийм л. За тэгэхээр одоо яг сая таны яран дээрээс дурддаглаа тийм ээ гойлонгой гэдэг жүжиг. За тэгэхээр бид бас өнөөдрийнхөө энэ хууч хөрөх цаг нэвтрүүлгээ бас өнөөдрийн одоо энэ удахгүй үзэс та бүхний хүртэл болох гэж байгаа гойлонгой жүжигийг одоо та тайзнаад амлуулан тавих гэж байгаа. Тэгээд одоо энэ гойлонгой жүжигийн санаа яаж төрөв тийм ээ. Тэгээд энэ жүжигийн талаар бас яриагаа бас үзэж түмэнд эхэлж хүргэж эхлүүл. Гойлонгой ингэсэн. Би зүгээр ягаад гойлонгой, заавал гойлонгой өөр алгерма ч юм уу байгаагүй. Ягаад гойлонгой ингэхлээр би багштайгаа нэг удаа явжсэн. Багш маань жоохон хүртцэн. Нилээ хаалан явж байгаа гойлонгойг толсон байхгүй. Тэгээ ягаад ч өмнө би одоо чи орлогоо нор банцдгойхыг анзаарсан юм тогтсон сонсдгүй гэж л. Тэгсэн гинт багш маань нэг тийм биен муу зүрхний хаалганд орохгүй. Тэгээ жоохон хаалан гойлонгойг дулсан надад айгу тийм хүчтэй сонсогдсон байхгүй. Тэгэл ер нь гойлонгойг бичиж үзүүл яа гэм бэл гэж бодож байсан. Дараа нь би гигэмоса наадам дээр суудсан шагнал авч байгаа хүмүүс босоод гараад хэлж байгаа нь бүгд одоо аав минь амьд байсан бол ээж минь амьд байсан бол өвөө минь амьд байсан бол багш минь амьд байсан бол бүгд тэгж яриад байхгүй. Тэгэнгүүт за ер нь бол би заавал нэг юм хийх хэрэгтэй юм байна. Тэгэд ч одоо миний нас болчих гэж бодоод тэгэд битсэн дээ. За тэгэхээр та энэ гойлонгой жүжигэн дээр бас ямар чиглэлээр нь ажиллаж байна? Зөвлөхөр ажиллаж байна уу? Хүүг одоо намайг битрингээ явахаар л зөвлөх гэж яриад байгаа байхгүй. Сая Баяр сайхан хэллээ шүү дээ. Бид нар баяраа гэж хэлдэг юм дөө. Тэгэл би манерын зохиолыг уншаад эсвүүлэг зохиол юм л дээ. Тэгээ аль ч уран бүтээлч вэ, юу ч вэ, бид нар нэг найзлаад нөхөрлөөд нэг тодорхой хугацаа өнгөрнөд. Тэгэхэд би энэ хүний өөрийнх нь гарын үсэг болж харсан байхгүй. Яг өөрөөрөө бүх юм бичигдсэн, өөрийнх нь хэл амаар бичигдсэн. Би ТV-с ярьсан л да. Зарим одоо уран бүтээлч бол яадаг вөхөр өөр дээрээ шууд одоо нэг сургууль төгсөөл найруулагч гээл нэр өгчдөг. Жүжигчин гээл нэр өгчдөг. Зохиолч гээл нэр өгчдөг. Манай хүнд ерөөс тийм байхгүй. Чи тэр хүн бас нэг аль миний залуу үед байсан юм ярьж ин л да. Одоо дөрч хурж байгаа энэ Баяр сайхан нэг шүү дээ. Залуу уран бүтээлч ерөөсөө болохгүй.
Харин одоо хүртэл манай хүн яаж ингэж зориглож одоо юм сүүлийн үед хийж эхэлж байна гэхээр тэр чинь бүх юм өөрөөсөө гарч шүү дээ. Тэгэхээр жүжиг уран бүтээл бүх юмыг шүү дээ нэр төрд орох гэж нэг бичин мөнгө олох гэж нэг хийн. Янз орж иш олон танигдах гэж нэг хийн. Алдар нэр имтлөө хийн гэж байгаа байхгүй. Тэгээд би баяраа яагаад нөхрөө төгснө гэж байгаа. Би тэр одоо надаас дүүлдэ. Хамаагүй дөө. Би ч гэсэн одоо өөрийнхөө үед бол дор цамбуу одоо хэн идэртэй найзалж ил байлаа шүү дээ. Одоо мөнгө төрч найруулж идэртэй. Тэгсэн мөртлөө цагаан сармаар арах цахаа мэддэг. Тухайн үед бид тэр яг л уран бүтээлж байгаа байхгүй. Тэгээд би дахин хэлээ. Манай тэр одоо би Монголын радиод олон жил ажиллалаа шүү дээ. Цогц сайхан гэж анх өгүүлэнгээ бичиж хахад цогц сайхан бас итгүүлж болохоос биш. Захиалчтай харна гişүүн байгаагүй. Баабар бол одоо ямар биологч үлээ. Тийм болохоос биш манай хүн биш. Манай энэ баяраад нэг тим байгаа байхгүй. Нэг өөрийн гэсэн тийм нэг гар ушгууган. Өөрийн гэсэн нэг дургүй юмдаа дургүй, дуртай юмдаа дуртай. Тэгээ би тэрийг уншиж чад. Тэгээ сайн гойлонгог найруулах хэрэг би одоо яг үүндээ бол ганцхан балиаш байхгүй. Тэгээ чи яг би зориг өгж байгаа юм. Наадах чинь бас яасан гэхээр заримдаа ер нь болд юм гэдэг байхгүй. Үгүй ээ хөө. Тэгэхээр ингэж өөрийн сэтгэлдээ, өөрийн одоо бодолтой, өөрийн ертөнцтэй хүн биш үү? Юм хийгээд эхлэв. Монголын найруулж гисэн урлагч нар биш үү? Шинэ одоо хүн гарч ирнэ гэж би тэгжэл гойрдож байгаа шүү дээ. Түүнээс бол одоо өөрийгөө найруулж нэрлэлсэн усуд олон байгаа. Баатар өөрийгөө найруулж хэвсэл өөрийн бусдаа шалгах юмтай хүн гарч ирсэн гэж бодлоо. Тэгэл би одоо чи яах гэж орж ирсэн гэхээр би тэр ингэж явахаар би юунийхэн зөвлөх хийх үү? Наадах чинь хүний зөвлөх хүн биш. Зөвлөнөхөр аюул уур нь хүрээд боллоо гэхээр нөхөр байхгүй. Би бол балиалж байгаа. Гоё болоос ийм нэг өөрийн гэсэн өнгө төрхтөө. Одоо их тий одоо зүгээр найруулагч нартай баахан клип хийсэн усуд байна. Баахан тийм ээ жижиг кино хийгээд байгаа усуд байна. Яад гэхээр нийтэд ороод юм хуулаад хуулахта муу хуулна. Танаа телевизараад өгнө арвшир шугаа. Тэгээд миний юм гээд Монгол дангуудгаад ингээд би ийм олон усуудыг харсан учраас байна шүү дээ. Ийм усууд дотор хайж усан байна л да. Тэгэл одоо энэ 10 сарын 10-нд тийм ээ юунд байгаа шүү дээ. Одоо хөгжим бүжгийн урдаас гарсан. Одоо Улаанбаатар чуулга гэж байна шүү дээ. Шир байгуулагдсан. Монголчууд миний үеийнхэн бол анхны диско авчихсан газар байхгүй. Тэнд л одоо нээх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр би баяраад амжилт хүсэх гэл өнөөдөр ингээл хамт нэвтрүүлж байгаа шүү дээ. Уран бүтээлчтэй бас урам хайрлж, зориг өгч, ирчүүч хайрлж байгаа бас танд баяр л да. Тэгээд ер нь энэ гойлонгоо жүжигт маань энэ хичнээн уран бүтээлж орж байгаа, гол дүрд нь хэн тоглож байгаа вэ гэд бас энэ жүжигийнхаа тухай ярил тийм ээ, бүтээлийнхаа тухай. Энэ ийм нийт бол нэг одоо арай алба малвтайгаа бүгд ирээд 70 хүн орж байгаа. Яг жүжигэн дээр бол одоо олон хэсэгтэй нийлээд нэг 20 хүн л орно. Тий. Хөгжмийн зохиолчор ямар хүн ажилласан зураач зохиолчор мундаг хүн байгаа шүү дээ. Шарын аюуш гэж. Гэхдээ манайхан сайн мэддэг юм уу? Яг тэгэхээр би аюушгоо дотор аягүй тийм хөндлөж явдаг. Хүмүүс ч мужик гэж ярьдаг шүү дээ. Нэг хүн шиг хүн төр гэж ярьдаг шүү дээ. Одоо надад бол одоо хамгийн түрүүн сайн хүн, сайхан хүн гэж байдаг бол хамгийн түрүү аюуш бол нүдэнд бодог. Тэр хамт ажилладаг. Өөрөө өмнө ингээл айхтар ингээл том зохиол бичээл том ингээл яадсан байхгүй. Надад бол олон хөгжмийн зохиолч санал тавьсан. Мэргэжлийн хөгжмийн зохиолчтой. Олон хүн. Би бол тэд нартай хамтарч ажиллаж болох байсан. Гэхдээ аюушгал энийг хийж чадна. Аюушгаас өөр хүн энийг хийж чадахгүй гэж бодвол аюушгаа та энийг хийгээл гэсэн. Тэгэл аюушгаа бол одоо энэ гойлонгоо жүжиг баг 50% л хийж штэ. Тийм ээ хөгжмийн найруулж ин оркестра окныг чинь барт дурууд нь гарч ин парчуудын бүгд юм хийж. Би бас зүгээр сонссон л да яг тухайн тайсан дээр тоглохдод бас зарим уран бүтээлүүд панограм дээр ашигс тавьдаг шүү дээ тий. Одоо бидээс бол ярьдаг одоо шууд амьдаар нь тоглоно гэж ярьдаг тийм ээ хэлдэг л байдаг л да. Энэ бас жүжигийн онцлог нь тухайн үед шууд ямар нэгэн одоо панограм дээр ашиглахгүйгээр тоглоно гэж хэлсэн. Тий энэ ийм зүгээр яг үндэ бол зүгээр би одоо баатрахын хажуу суучаал те битэр би нэг хараад одоо цусардаа ч юм ингээд байгаа юм бол биш энэ аваг бол үнэн баггүй. Би зүгээр найруулагч ихлээр хитрхи албан ёсны сонсохтой зүгээр би зүгээр баатрах гэж дутдаг баатрах гэж ч те баатрах энэ жүжиг тавихад хүргэсэн намайг би тавьсан хэрвээ баатрах та би таараагүй уулзаагүй бол би нэг тавихгүй байсан баатрах чи тавь гэж намайг зоригжуулсан ч гэдэг юм өгч хэлмээр. Яагаад би заавал дуулалтыг сонгосон гэхлээр
зөвхөн бусад хүмүүс юу гэж боддгийг мэдэхгүй. Миний хувьд бол дуул жүжиг, драмын жүжигээс илүү хүнд гэж ойлгодог. Яагаад гэвэл хөгжмийн драматург, хөгжмийн характерууд гарах хэрэгтэй. Тийм ээ? Дуулж байгаа дууг чинь ярьж байгаа юм шиг дуулах нэг өөр. Тийм ээ? Одоо ууралж байгаа нэг үг хэлэхэд нэг янзаар. Тийм ээ? Ууралж байгаа юм шиг дуулах бас нэг өөр шүү дээ. Тэгэхээр аюу хүнд хэцүү гэж бодоод. Тэгээ би хамгийн гол нь энэ хүнд төрлийг би өөрөө бүр хэрэгээр нэг драмын жүжиг болгочвол болохоор шүү дээ. Тэгээ заавал дуулалт болгож. Тэгээ гойлонгоо гэдэг дуу чи өөрөө ямар дуу вэ? Тийм ээ? Дуулагдчихж энэ хүмүүсийн дотоод сэтгэл нь харагдах юм дуугаар гэж. Тэгээд ингээд гойлонгоо дуулж үчих болсон. Баатар найруулагчид бас таны удаас бодож хэмзгэлж явдаг зүйлүүд их л байдаг байх л да. Тэгээд энэ өнөөдөр таас дэлгэцэн урлагийн бүтээлүүд маань энэ Монгол улсад энэ хөгжлийн төвшингүүд бол ямар байна? Таны хувьд? Би одоо өнөөдөр энэ нэвтрүүлгээр дээр Монголын урлагийн төвшин хэлмээргүй байна. Яагаад гэвэл одоо энэ гойлонгоо энэ чинь яаж юм нэхэр одоо ингэж өөрсдөө нэрлээд байгаа Монголд ганц удаа анхудаа биш улсуудын юм шүү дээ. Энд нэг мэрэгжлийн хариулт өгөх гэж боддог байхгүй. Энэ хоёр одоо тэр 40-т хөж байгаа хүний тийм ээ залуу уран бүтээлч гэж тэгж тэнэгч болохгүй шүү дээ. Намаагүй сэгжлээс 45 гарчаал дууж явах л. залуу уран бүтээлч баатар гэдэг. Ягаад гэвэл нөгөө дорд сум аймд байсан тийм ээ. Нөгөө улсууд байсан учраас мөнгө дорж навж байгаа учраас залуу л да. Нэг хоёрдугаар бас нэг юм хэлье. Юу гэхээр зүгээр богинохоо хэлчих чиний сэтгүүлчийг хөндлөөд асуултанд Монголын урлаг ямар хэмжээнд явж байна гэж. Чи зүгээр бодоол үзчих. Монгол хүн амд одоо өвчний юу гарсан байдаг шүү дээ. 5 хүний нэг нь одоо юугаар зүрх судсаар өвч байна гэдэгтэй адилхан. 3 хүний нэг нь дуучин байна гэдэг чинь 3 хүний одоо 5 хүний нэг нь тийм ээ кино хийж байна гэдэг чинь бол энэ бол гамшил да. Хэдэн ажил хийх юм, хэдэн дуулах юм гээл. За энэ дараад нэрээ төхөө. За одоо энэ гойлонгоогоо л ярив. Гойлонгоогоо ярив. За энэ дээр бас тогтож отхон цэцэг гол дүр тоглож байгаа юу? Яаж ер нь жүжигчтэй сонгож яваа? Би жүжигчтэй сонгохдоо бол за Ариунбаатар гэдэг хүнийг бол би өстө улаан магтана. Ягаад гэвэл хийцэн үнийг би одоо магтахгүй байх юм. Тийм ээ? Италийн дөрийн дуучдыг, Оросын дөрийн дуучдыг, Хятадын дөрийн дуучдыг давж гараад тэгээд тасархаа төрүүлж орж ирнэ гэдэг чинь бол гайхамшигтай амтан да. Энэ нь одоо Монгол гэж ярихгүй шүү дээ. Дэлхийд нэг зогсож байгаа дуучин байхгүй юу? Энэ дуучийг би заавал оруулах хэрэгтэй. Дуулалт гэж юу гэдгийг нэг заавал харуулах хэрэгтэй. Тэгээд зөвхөн учиртай буруу одоо манай аймгийн бүх театрууд дуулж жүжигний театр гэдэг хэрнээ дуулж жүжигээрээс дөрвтэй юм хийгддэг. Учиртай гурваа л тавиад иддэг. Яг үүндээ бол учиртай гурваа дөөр дуулж жүжиг гэдгийг ч мэдэхгүй байгаа. Зарим нь дуулж жүжиг, зарим нь дөөр л гин. Учиртай гурав маань өөрөө дөрвөн ая байдаг штэ. Хорлмаагийн ая, тийм ээ? Юндингийн ая, балганы ая, нансалмаагийн ая гэдэг ийм дөрвөн ая. Энэ ардын харилцаа дуухгүй. Энэ дээр болохоор хөгжмийн хармат одоо тэр хөгжмийн одоо характертэй драматургч яг гардаг. Дээр нь эрэгтэй солист ямар дуурах хэвтэй. Эмэгтэй солист, эрэгтэй эмэгтэй дуэт, хоёр эмэгтэй, тийм ээ? Гурван эрэгтэй трио, тийм ээ? Нэг эмэгтэй, хоёр эрэгтэй гэдэг. Одоо дуулалтын бүх төрлөд дуулж үжих учраас бүгд гарах хэвтэй. Тэгээд дээр нь энэ өөрөө жүжиг байхгүй. Тэгэхээр драмын театрын отхон цэцгийг сонгосон жүжиглэлтэн дээр. Зүгээр жүжигчдийг одоо бүгд мэдэндээ нөө гурилтай зөвлөлдөг шүү дээ. Тэгэхээр би энэ аюу сайн гурил, сайн юм хийж болохоор нэг тэр нь хоёрт энэ хүний маст очсон тэр PR гэдэг шүү дээ одоо гадаад ирдэг шүү. Тэр нь хар гэдэг сөрөг. Энэ одоо ямар буруу юм ийц нөхөн. Одоо хэлэхгүйгээр хэлж шүү дээ. Одоо мэдээллийн хэрэгслүүд одоо интернет сайтуудаар их шуугаад ирсэн зүйлээр нь дуудаж шүү дээ. Дандаа хар. Тэгэхээр бид нэр за өстө зүгээр сууж чадахгүй дандаа хулгай яадаг нэг хүнийг үзий яддаг шүү дээ бид нар. Тэр хүнийг гомон сайн хүү юмаа гэж хэлүүлэхгүй хэцүү дээ. Их өөрчлөлт орох хэрэгтэй одоо. Би бол зүгээр ингэж бодоо. Тэгээд отхон цэцгийн хүмүүст хүрсэн хамгийн том дүр нь болохоор тэр юу юм бэ? Хойд ихийн дүр. Хүүхдэд хамалдаг. Тэгээ бүр найруулагч гамболтын найруулагч гамболтын нөгөө нэг орчсгой канал нэг хоёр дуу. Тэрний хойд ихт нь тооц. Тэгээд бүх юм би бүр хэрэгээр тэр одоо сайхан хүн те сайн хүн дамжирч ингэж тэгээ энэ хоёрын чинь бас контраст гарна шүү дээ. Нэг нь одоо дэлхийн нэг номерын дууч, нэг нь одоо драмын жүжигч хоёр те. Тэгэхээр надаас бас нэг тодорхой хэмжээний ажиллагаа шаардсан гэдэг юм.
Тэгэл ер нь дөрүүдээ энэ хоёрыг дөрөв сонгосон да. Залуу уран бүтээлийг хийхэд бол мэдээж хөрөнгө мөнгө санхүү гэдэг бас асуудалтай юмуд их байдаг ер нь манай Монголд. Тэгэхээр мэдээж энэ гойлонгой жүжигэн дээр чинь хамтран ажиллаж байгаа байгууллагууд, мэдээллийн ивент тэтгэгчд гэдэг байгаа бах. Тэднийхээ тухай бас тодорхойлол илэрхийлж бол манайд хэлэхцээр. Тий. Энд зүгээр ийм л юм л та. Өмнө би зүгээр ганц хоёр ер нь бол ингээд юм дээр ажиллаж исэн л та тий. Тэгээд ингэхлээр чинь одоо ингээд жүжигэн дээр ч юм дээр ажиллахаар цаана нөгөө байгууллага гэдэг байхгүй. Одоо жишээлбэл би Монгол Урхтан театр жүжиг тавихаар манай аж ахуй ангийнхан байна, манай оюутлынхан үйлдвэрлэл тэгнтэй хэлцсийнхэн байна, жижиг чимэглэлийнхэн байна. Энэ болгоныг анзаардгүй байсан юм байна. Ингээл би зөвхөн уран бүтээл дээр л анхаардаг, жүжигчдтэйгээ ингэдэг. Тэгсэн чинь яг ингээ өөрөө бие дааж юм хийнэ гэхлээр бүх ачаа нуруунд дээр орчдөг юм л. Тэгээд энэ дэр манай жүжигийн продюсераар ажиллаж байгаа Нямсран гэж эмэгтэй үндэсний дууж гэлдвийн чуулгын маркетинг албаны дарга. За энэ хүн маань байгаагүй юу ч болох байсан. Энэ хүн л одоо тэр тэ эдийн засаг санхүү одоо юу гэдэг бүх юмны зохицуулалтыг хийж ажиллаж байгаа. Тэр хүн айгүй сайн мэднэ. Би болохоор сайн мэдэхгүй л. Тэгэхээр өнөөдөр бас интернет холдинг гэдэг интернет холдинг гэж байгаа. Тэр Провото төв гэж байгаа. Тэр X Entertainment гэдэг X Entertainment-ыг мэдэн шүү дээ. Тий, одоо манай Монголын үндэсний олон нийтийн телевизийн бас дэргэд байсан уран бүтээлийн институт байгаа. Одоо ер нь тэгэл найзуудаагаа нэг гуйх, тийм субодник хэлэх маягтай л. 30 өрх цаг нэвтрүүлэг маань бас үргэлжилж байна. Тэгээд уран бүтээлчд манаас гойлонгоо дуулалт жүжигийнхаа тухай бас найруулагч нас дэлгэрэнгүй ярьлаа. Тэгээд Баатар найруулагч гэсэн энэ гойлонгоо жүжигийн тухай ч гэсэн өөрийнхөө үзэл бодол юмнууд ярьлаа. Ер нь гол нь бол одоо бидэнд үзэгчд шүү дээ. Тэгэхээр одоо яг 10 сарын 10-нд нээлттэй хийн. Хичнээн өдөр тогтдох вэ? Энэ өдөр одоо үзэгчдийг та бүхэн яацагдуулъя гэж бодож байна. За миний бодлоор бол одоо ерөөсөө л юу энэ Монголын бүх одоо урлагийн төлөө зүтгэж байгаа улсуудын тийм ээ энэ юу заримд нь проблем биш, асуудал биш. Заримд нь асуудал байгаа. Хуурж авчирна, тийм ээ шахаж авчирна, худлаа ярьж авчирна, хулгай хийж авчирна, өнөө ах дүүгээр авчирна. Ерөөсөө эн чинь би түрүү хэллээ шүү дээ. Урлаг бол одоо шүү дээ. Юугаал болох шүү дээ. Учаал болох шүү дээ л да. Тэгээд 10 дуучин нийлчихээл тийм үү? Тэгэнгүүтэл нэр өгөөл хан энтийн юу, Болгон аймгийн юу, Тэр аймгийн юу гэх ингээд нэг юм аа яваад байгаа. Одоо мэдхгүй энэ би тийм учраас одоо нэг л юм боддیں۔ Энэ баярагийн гойлонгоо дээр одоо урлаг мөн маас гэдэг салах болсон. Хүмүүс салах шүү дээ. Түрүү хэллээ шүү дээ. Зөвхөн л одоо энд чинь тийм хөгжим байх шүү дээ. Тийм одоо тийм харьцаа дуу байх шүү дээ. Тийм дотор бүтцийг ярьж аж энийг бол дуур гэдэг юм уу, дуулж жүжиг гэдэг юм уу, жанр гараад ирж шүү дээ. Тэгэхээр ийм үзэгчдийн төлөв үзэндээ хөө. Яг үнэндээ би өөр дээрээ зүгээр хэлчихвэл үнэхээр одоо дэлхийн хэмжээ гэж ярьсан ч яадаг юм. Мэргэжлийн том хэмжээнд хийсэн жүжиг усуд үжидэггүй байхгүй. Одоо харин баг угаар тэр юу ийм болж эхэлж шүү дээ. Өөр болж эхэлж байна. Багасч эхэлж байна. Сэтгэлээр үздэг. Жишээ нь одоо 9 сарын 1 усуд мөнгө аваад ирэхэд мөнгө нь хулгайлдаг. Баахан одоо урлагийн нэртэй усуд байна шүү дээ. Гэдэгтэл энэ бол ерөөсөө сэтгэлийн гойлонгоо гэж. Би бас түрүүсэн гойлонгоо. Дотроо үнэн л байгаа амьдралд. Сэтгэлтэй л байгаа. Чамаг юу салгаа хийцэн ч байлаа. Одоо юу лээ тэр аймаар тэр 37 оны тийм хэлэмдүүл яаж одоо тэрийг бол дандаа ярьж байна. Гэвтэл шүү дээ чанд толоо сэтгэл хоорондоо байна. Одоо ч гэсэн бид нар дотор тийм байхгүй үзүүлэн тоглолт хийгээд байгаа шүү. Тэгэхээр энэ дээр шүү дээ үзэгчд хуваагдах байхаа. Энэ л би үзэгчд хуваахаас айж байна яг үндэ бол. Яг үгээр худлаа яриаг учраас манай үзэгчд ба шүү дандаа ард түмүүд ярьдаг байхгүй. Жинхэнэ урлагийн бүтээлийн төлөө ирдэг усууд л олон болоос алж бодсон шүү. Тэгэхээр энэ үуч би ч гэсэн хэлж чадахгүй. Ирээсэл л бодож байна. Айгүй бол одоо л дандаа хүний имзгэр шүү дээ. Аавдаан, ээжтэй, тэрүүнтэй, тийм ээ. Тэгээд бэлэг бариараа гэл хуураа тэрүүгээ шүү дээ. Энэ бол би болж энэ урлагийн бүтээл төрлөөл гэж бодож байгаа юм л. Тэгээд би тэр мөнгө саасан дээр одоо түрүүн продакшн мохоо ярьж би нэг дэмбэрлүүр ярьсан. Одоо усрлын гişүүлсэн. За чи юугаа тавьчих гэсэн эргээд хариу өгөхгүй л байгаа. Би өөрийнхөө таньдаг мэд гэсэн нэр дэвт босоод өгөөд байгаа байхгүй. Тэр заал гэсэн. Тэмдэрэл. Айгүй л хотлоо амаараа дэмжиж байгаа юм байна. Тэгэхээр тэр усуудыг ядаж одоо миний одоо уцаар гуйсан найзууд
одоо гişүүм том усууд биш дарга сайд нар. Ядаж энэ плед аваад ирэх шүү. Миний одоо менежер байдیں۔ Шүү дээ. За найруулагчийн хувьд зүгээр яг үнэнээ хэлнэ. Би бол годлоо ярьж чадахгүй. Би яг үнэндээ үнэнээ л хэлэхээ хүн гомдож магтдаг одоо тэгээд болохгүй одоо тасалдаг юм. Би бол энийг хараа. Тэр хүмүүс тайртай даа ч юм уу хүмүүс зөрүүлж хийгээгүй. Би өөртөө зөрүүлж хийсэн. Өөртөө таалагдах гэсэн. Тэрнээс энийг тэжнээ хүмүүс үзүүлнэ. Тэгээд түрүүнийг сурвалжлагч надаас нэг юм асуугаад нэг сонины хүүхд ирж уулзсан чинь би тэр асуултыг одоо хүртэл толгоос гарахгүй байхгүй. Гойлонгоо жүжигийг үзээд хүн ямар ухаарл аваасаа юу бодож гараасаа гэж бодож. Тэр сайхан тахимаас гараасаа гэж бодож. Тийм, тэгж асуугаа. Би энийг ойлгохгүй. Яг үнэндээ. Та тэр хүмүүсийн юу бодоод байгаа байхгүй. Гэхдээ би хамгийн гол нь би хүнд ойлгуулах чинь нэг хийгээгүй, тий. Одоо хүмүүс миний энийг үзээ тийм ухаарал амар юм ойлгох гараасаа ойлгохгүй биз. Тэгээд би бол одоо яг үнэ хэлэхдээ би нэг өөртөө зориулж хийсэн. За энэ дээр зүрх хэлчих. Энэ одоо зарим усуд буруу ойлгож илээ. Маш сайн буруу ойлгосон юм. Ингэж байна. Урлаг гэдэг бол шүү дээ. Ард түмнээс төрүүлж явдаг гэж ярьдгийг. Тэгсэн мөртлөнгөөс бид ард түмэнгөө бол бидний хэн үсэх юм бэ гэж ойлон дуурт шал бодлоо. Нэг юм байна шүү дээ. Хэрвээ чи үнэхээр тэр олондоо хайртай байх юм бол шүү дээ. Ингэж бокс бөөрний ч юм уу нэг балаам хийж тэм хүн цуглуулах шүү дээ. Зэрэг бүтнээрээ дүүрээд. Үнэ бүтнээрээ яагаад бүгдээрээ ойлаад энийгээ гарсан гэж яриад байгаа байхгүй. Ингэж хорлох шиг амрах юм байхгүй л дээ. Одоо тэгж яасан хорвоо дуусчихын эхлэн энэ. Одоо ухаардаг энэ урлагийн хүмүүс энэ чинь энэ хоёр дуу чинь нийлэхээр ийм мөнгө хоолоо гаргадаг юм шүү. Ингэжээч энэ үл жүжигчин гэдэг юм шүү. Энэ хэмжээний уран чадвар биш шүү. Энэ хэмжээнд байдаг юм шүү. Тэрнийх нь ард байдаг болохоос биш. Зүгээр нийтээр орж ирэл хөхрөөл үйлээд идэг юм шүү. Одоо ингэхээр шүү. Гэтэл ард түмд үзүүлэхгүй бол хинд хэрэгтэй зарим тэгнэ. Хогч нь мөнгө олохгүй бол заяач ингэж усаад ч. Ингэж урлаг ойлгодог хэмждэг усууд юм шүү дээ. Одоо цаг нь дус. Одоо удахгүй юм ирдэг юм л ирж л таарай. Энэ ирнэ. Энийг яриад эхлэнгүүт ард түмэн зориулах өнгөрөө юм уу гэл аюул ээж нь хүртэл лагна да. Тэгэн шүү дээ. Тэгэхээр энэ гойлонгоо дээр хэлж шүү дээ. 3 газар танигдсан залуу энэ жүжиг дуулах нь шүү дээ. Тэгэх нь. Нөгөө ингэсэн тэгээд тэр оркестрын тоглож шүү дээ. За ингээд баярлалаа бас бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та хоёртаа бас эрүүлийн хаац жаргал бас уран бүтээл өндрийнх амжилт өгсөн ирэж байна. Тэгээд гойлонгоо за жүжиг маань 10 сарын 10-наас 15-ны хооронд нийслэлийн Улаанбаатар чуулгад хэдэн цагаас байгаа вэ нээлт маань? 19 цагаас доска. Эцэж би амьдрах реклам болж үзээгүй л дээ. Тэгээд би бол энэний хийж яснаас гадна өөрийн амтаа, өөрийн утаа, өөрийн зан ааштай найз төрөөсөл эхэлж байна. За баярлалаа. Тэр бол дотор шухалтай. Тэгээд 10 сарын 10-ны олон тийм өөрийнхөө мундаг юм их юм бол би бүдгэрэн шүү гэж хэлж байна. Зохиолч, найруулагч Соёлтын баяр сайхны бүтээл гойлонгоо жүжиг маань 10 дугаар сарын 10-ны 19 цагт нийслэлийн Улаанбаатар чуулгад нээлттэй байна. Тэгээ 10 сарын 10-наас 15-ны хооронд нийслэлийн Улаанбаатар чуулгад тавигдах болно. Үзэгч та бүхнийг бас хүрэлцэн ирж зохиолч, найруулагч Соёлтын баяр сайхны ертөнцөөр аялаараа. Тэгээд гойлонгоо хэмээх уран бүтээлийг шимтэн үзэж бас өөр өөрсдийн оюун ухаан бодолтой тунгаан бодож бас нэгийг бодож тэр энэ жүжигээс юмыг ойлгож гарах байхаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхнийг бас хүрэлцэн ирэхийг урьж байна. Ингээд Монголын үндэсний олон нийтийн телевиз МА2 телевизээс бэлтгэн хүргэдэг хууч хөрөх цаг нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа баяртай үзэгчтэй.